Дан та 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 дан та 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 дан 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 дан. Almas Movie Guide. Шингэн хаан Жофри эрх мэдлээ шалдар булдар юм зарцуулж байх хооронд Тирион нийслэлд ирж хатан Серси болон Садуудын зөвлөлтөд уулзаж дээдийг алж хойдуудтай дайн өдөөсөн болон Арийг алдсныг нь буруу шиж үгээр хатгана. Би ч хатан Серси мэн цагаа тулгаад цаман бацааныгаач бодож чадахгүй мó чаавас. Винтерфелд бяцхан брайн өөртөө агцсан захирагчийн албыг ашигласан ба зүүдэндээ өөрийгөө чонын биеинд орсон байна гэж зүүдэлж бас улаан солир харуулахыг зүүдэл. Зар зоошон улаан солир харуулах нь олон янз явдахтай. Тэдний дэглэлөө дахин амлсныг бэлэгдэн гэв. Луу гэснээс Дани манд бяцхан луугийн зулцгнуудтайгаа цөлөөр аюулгүй газар хайж явна. Ойр хавьд нь ус хоол байхгүй эргэн тойрон битүү дээрэмжт. Жон мань мөсөн хааны хамгаалагчид буюу шүний харуулууд андууттайгаа шалгалтаар явж байхдаа Крастер гэдэг өөрийнхөө охтодыг бавдаг баачкагийн гэрт саатна. Дан охтод л байгаад идэг хөвгүүд найз бүү мэд. Командлагч нь ойр хавийн тосгоны зэрлэгүү тайж чавэ гэд асуусан чинь дээрээ мөсөн хааны цаана байдаг зэрлэгүүдийн хаан айрам цуглуулж байгааг л явцсан гэдгийг. ертөнцийн нөгөө талд Dragonstone өгсөн бүдүүн хааны дүүс Станис ямар шуухан юм хийгээд явна гэж бодчих. Станис Мелисандра гэд хүн шатах дуртай улаан шидэдэн туслахтай болсон ба галын шашныг нь дагаагүй хүмүүстэй бол Станис Мелисандра хоёр тооч харьцахгүй шууд ална. Мелисандра юу нэг хэрэгэлзээтэй дүрлэлтэй. Азар Станис маань Давос гэд сайн өмнөж шадар туслах байгаа. Хойдод өмнөдүүдтэй дайнтай байгааг мартаагүй биз? Хойдодын хаан Робин барьцаанд Джейми Ланнистер байсаар л байгаа. Theon Greyjoy төрсөн гэр рүүгээ буцаж Робд завмав олж өгч туслая. Манайх угаасаа устаалын арлын гаралтай улсууд гэсэн чинь Кэтлин Тионд итгээд хэрэггүй. Оронд нь Renly Baratheonтой холбоо тогтоё гэдгийг. Baratheon гэснээс бүдүүн хааны яг ориг хаан ширээ залгамжлах ботож хөө Gendry Arya-тай хамт цогтж явж байгаад хааны цэргүүдэд дайрагдчихнаа. Хамт явж байсан өвгөнтийн эдэ галж хатгаас өмнө Arya туслаад тэгээ яг зүгтдгийн даваан дээр баригдчихтий. Jon man Casterыг нууцаар дагсан чинь Caster эрэгтэй хүүхдээ нөгөө аимшигын цагаан гаруудад өргөл болгож өгдгийг нь хараад хөөй болгоомжтой гэж хэлж дуусаагүй л баригдчих. Caster айлын хэрэгт хамраад үрсэнд нь уурлаад Jon энэ навш чи хадны мангадад хүүхдээ өгөөд ээ штэ гэсэн чинь ахлагч нь нэг тоодгүй. Ядж яхад Jonny бүдүүн найз Sam Caster-ын жирэмсэн охтуудын нэгэнд крашлаад охиноо бавдаг автаа байснаас надтай зогт гэд хулгаалаад явчихноо. Tyrion хааны туслахын ажлаа дажгүй сайхан хийгээд явж исэн чи ихч Cersei нь орж ирээд агсан тавьд. Чи юм уу одоостай чамайг төрүүлэх гэж манай ээж нас орсон өдрх. Tion Iron Island-аас гэртээ ирж аавыгаа Robert туслахыг ятгахаар бол. Өргүүлсэн хаах хүн энэ олон жилийн дараа гэртээ ирлээ шүү дээ. Нутаг минь хүүгэн гэсэн юм уу да. Тэргээл сэтгэл өндөр ирсэн чи хинч тоодгүй. Аав нь үртэл чи одоо баг Stark-ийн хүн болсон. Их чи яараа чиний ажид бол ирэх хүн. Tion би таныг дайнд ялагдсанаас болж Stark-удад өргүүлсэн болохоос миний буруу биш дээ. Тэргээл бөөн гэр бүлийн драма. Станис туулан сайн усан флот байгаад бид дааж газар буугаад дүү Renly-гээ барах олон цэргүүд байдаг. Тэгэд яах вэ гэсэн чинь Melisandre намайг бавчих. Би чамд хаан ширээг олж хүү төрүүлж өгье гэв. Тэгээ яах вэ? Манай шоунд чи нэг бол алалцдаг, эсвэл бавлцдаг юм болохоор цаад хоёр чинь бавлцдаг. Брайны зүүдүүд улам хачин болж чонын биеинд орсон байгаагаар их зүүдлэх болов уу? Багш нь иймэрхүү ид шидэнд итгэдэггүй ч гэсэн эрт дээр үед луу ид шид элдв шидтэнгүүд байдаг байсан болохоор зүгээрээ гэд. Catelyn маань Renly-тэй уулзвөө. Renly бас өөрийгөө хаан гэд бат итгэцэн. Хүмүүс ч юу н цаатгамт чинь дуртай. Tyrell гэд бас нэг том гэр бүл хүртэл Marjorie гэд охиноо хатан болгоод өгсөн. Данч Renly маань gay, Marjorie биш түүний дүү Larsig боддог. Balon Greyjoy Stark-удаас урдын өшөөг аавна. Robb-ыг дайн хийгээд Winterfell-ээс хол байх зур Winterfell-ийг эзлэнэ гэд. Theon Robb нууцаар захиа уулж яг анхааруулахын даваан дээр яг гацаа. Тэгээ явах вэ? Гэр бүлээ дагахаар шийддэг. Энэ хооронд Robb man Lannister-уудын армийг нэг нэгээр нь бут цохиж давшсан л юм. Ингэж байлдаж явахдаа Talisa гэд совилогчид анхны харцаар л бууд. Бөөн цуснууж ойрлон хашгираад дурлалцах шиг романтик юм гэж юу аах вүлээ дээ. За тэгээд дуртай дөрвөө Joffrey руугаа оръё.
Цаадгаж арим ялагдаад ууртай. Сонсог яргалсан хэвээр л Азар Тирион гарч ирээд ингэж галзуу солиод загнаад байвал хаан байхын хэрэг байхгүй шүү. Том хүн шиг бай. Эр хүн бол гэл гулгаан массажинд оруулсан чинь манай хүн иймэрхүү юм дуртай биш. Яргалалт дуртай сайкогоор байж л дээ чаавс. Хор найруулдгаараа Питер Бейлиш Ренлитэй уулзаж ар хударгах гэж оролдогч. Яг үнэндээ Кэтлинтэй уулзах гэж ирсэн байж л дээ. Нөхрийнх нь ясыг хүргэж өгөөд Джеймиг саасаагаар солих санаа гаргаж өг. Баригдсан Ария Генри хоёр мань Тайван Ланнистерийн дайны цайзад ирсэн ба Ария Тайваны үйлчлэгч охин болчихно. Азар харин Арияг Старкийн цогцоо охин гэж одоохондоо мэдээгүй л байна. Арияг шатаж өгөхөөс авардаг гарууд байна да. Тэр дунд нь байсан нэг царайлаг нь одоо Ланнистерийн цэрэг болчихсон. Өөрийгөө Жакн Хагаар гэдэг гэл. Амийг нь аварсны хариуд Арияг нэрлсэн 3 хүнийг алж өгье гэдэг. Хүн алдаг жийн юм уу хаашаа. Ария нэгтгэж өгөхгүй амандаа орсноо хэлсэн чинь нөгөөдг нь үхчихтیں۔ Тэгээд бас өөрийг нь Старкийн охин гэдгийг таньсан нэг цэргийг алуулаад нэг л нэр хэлэх үлдэв. Дайны мань цөлөөр анган цанган явсаар кварт гэд хотод ирвэ. Луутай хүүхэн гэдгийг мэдээл хотын ноёдууд ч амар хүлээж аваал. Баратианы хоёр ах トゥ Станис Рейли хоёр уулзтыг. Нэг нь арай ахмад ном ёсороо бол дараачийнхан. Нөгөөх нь арай царайлаг бас олон хүний аримтай. Энэ хоёр маань бие биендээ бууж өгөхгүй өөрсдийгөө л хаан. Awkward. Энд угаасаа өөрийгөө хаан гэж боддгүй баг байхгүй дээ. Тэгсэн чинь Кэтлин Старк маргалдаад яах вэ аханд үсэ. Бидэнд ганц л том дайсан байгаа. Тэр бол Ланнистеруд гэсэн чинь. Тэр хамаагүй. Би хаан л бол хаан. Бай яваад дээ. Тэр орон Станис туслах Давосдо Мелисандрыг нууцаар Ренлигийн баацтай ойрхон газар буулгад орхив. Тэгэл Давос хэлснээр нь хэлсэн чинь цүдгэр гизтэй Мелисандрын хаимшигын хар сүудрийг түлээд гаргаад иртий. Зүгээр ч нэг улаан шидтэн биш, бараг шулаг юм биш үү энэ. Тэр хар сүудэр нь хийсч ирээд Ренлиг алангуудаа алхуулсан. Гадна байсан хүмүүс бие хангалагч Брейнийг алчлаа гэж дайраад болсон явдлыг харснараа Кэтлин Брейнийг зүгтаалгаад Брейн зүгээр байж байгаад хэрэгт орцсон. Бас эзнийхээ өшөөг аавна гэд Кэтлиний албад болохоор болтий. Брейн ч бас муухай яриас дээр л юм. Нэрээ тоглоомчгүй. Угаасаа амар өндөр, чадaltaй, байлдахдаа бүр амар сайн. Ренли өгцөн. Станис армиг нь авахар ирж яваа болохоор Питер Бейлиш Ренлигийн хуучин хатан Маржориг Жофригийн хатан болохоор тохирно. Нэг дайс нь өгсөн байгааг мэдээд Серси хатан ууж тэмдэглээстэй. Серси угаасаа нилээд аригчин тал руугаа л дөө. Тэгээ өвчиг Wildfire гэдээ амар шатдаг ногоон бодис дайнд ашиглах гэж байгааг мэдээд энэ төлөвлөгөөг нь өөрөө авахар болтий. Тионыг гэрт нь хинч нохоо утсан чинээ тоохгүй байгаа болохоор нэр хүндээ сэргээхээр Winterfell руу Сим дайрч эзлэн. Branch гайхад "Why we bro? Тач баг миний ах үстэй" гэл Тион бандсандаа лаг болох гэж үзээд гимгүү хүмүүс алж малаад мангартаад Браны зарц оошоо Тионыг өргөтж байгаад Сим оргоод Тион ахаад л бандсандаа Браныг алдааг болж жүжиглээд өөр хоёр хүүхдийг алж шатаагаад би Старкийн хоёр бацаныг алдсан эдэр гэл худлаа хэлчихдэг. Шүний харуулууд зэрлэгүүдийнхаа олон хүн зөвлөж хан руу дайрахаас өмнө уртж цөөн хүн явуулж хааныг нь алахар бол. Жон ман тэнэгч юм уу зоригтойгоороо сайн дураар явахар болтий. Замдаа хэсэг зэрлэгүүдтэй таарад эмгтэйг нь бариад авсан. Нөгөөдг нь бас ямар ч үг унахгүй гүргэр хүүхэн болохоор Жоныг наатахад дуусгах гэд үлдээсэн чинь Жон эргэлзээд нөгөөдг нь зүгтаад ахаад баригдаад хамт явсан хідээсээ тасраад шүн хүлдэхгүй гэж наалдаж унтаж мунтад бас учиртай. Хүүхнийг нь Игрит гэдэг. Жон мань ядчихад хөвгүн насаараа байгаа. Игрит манай Жоныг шоглоод хандраад л хатгаад ядчихад энэ хоёр төөрцөн. Төөрч явж байгаа зэрлэгүүдтэй таарч. Ингээд Жон мань өөрөө баригдчихин да. Квартууд Дани мань ус цасанд ороод олон ч сонин нөхдүүдтэй танилцсан. Warlock-уд гэсэн муухай царайтай халзан шидэнгүүдтэй танилцаад Zara гэд хар баян худалдаачинтай танилцсан. Zara шууд л Данитай сууя. Би мөнгөөрөө айрам худалдаж явна. Хаан хатан болъё гэл. Бас л нэг хаан болохын бөө хүслээ. Парти донд бас нэг масктай хүүхэнтэй танилцсан. Энэ хүүхэн Жораг Данигийн дэрэгдээ салж болохгүй шүү. Чи цаадгыгаа хамгаалах хэрэгтэй гэж захин. Хааны нутагт Жофри хорооллын харанхуй гудамжаар явж байгаад хулиануудад буландуулаад баас маас нүүрлүгэ шидүүлээд бөө юм болоод Санса бараг хүчиндүүлэх шахтгийн даван дээр хааны бие хамгаалагч хаунд авардаг. Роб ман нөгөө сувлэгч охинтойгоо жиг жог хийсээр л уул нь өөр ноёны охинтой суухаар тохирсон ч сэтгэлээ дагахар болдог.
Сэтгэлээч дагаад байгаа мó, доотгооч дагаад байгаа мó за мэдхгүй. Дани Кварт уучраа олохгүй явсаар байтал харуулуудыг алаад лууг нь хулгайлчихдээ. Where are my dragons? Тэгсэн чинь Warlock гэд нөгөө муухай царайтай гарууд Zarot нийлээд лууг нь хулгайлсан байж таард. Нөгөө талд Tywin, Arya хоёр бараг л андууд болцсон буухалаад л. Гэхдээ Tywin одоо хүртэл Arya-г ингийн үйлчлэгч охин л гэж бодож байгаа. Робин барьцаанд байгаа Jamie хамгаалагчаа алж үүмээ самунд игдээгээд ахарна. Catelyn Jamie-г Brienne-д татгаад Sansa-гаар солиулахаар явуул. Tion ихч яара нэмэлт хүч авчирлаа гэж утсан чинь үгүй ухрахаар ирсэн гээд Tion бас л бандсандаа үлдэхэр болно. Jon нэгэнд баригдсан болохоор зэрлэгүүдийн талд орж нэгдээд төлөлгөө юутай идэх мэдэх тагнуул болохоор болов. Sam тэргүүтээ ард үлдсэн шүний харуулууд луугийн шилээр хийсэн эртний хутга сумны зэв болт. Tywin дараагийн дайндаа явах болсон чи Arya гинт ухаан орол. Гэр бүлийн заналт үндсэн дайсан Lannister алахгүй юугаа хийж яваа гэл Jaqen H'ghar-ыг хайсан чи байдгүй. Тэгэл дараа нь олохдоо сүлийн алах хүний нэрээр өөрийнх нь нэрээ хэлээд өөрийгөө аль эсвэл эндээс цогтоход нь тусал гэсэн чинь Jaqen H'ghar за туслая гэл Arya гендрийн энэ хэдийг орхуултыг. Stannis усан флата удирдаал нийслэл хүрээнд тулаал бүгдээрээ байлдаанд бэлтэл уулын Joffrey-г үххийг харуул сайн л байна. Данч Tyrion нөгөө ногоо шидэ ашиглаж хотыг хамгаалах төлөвлөгөө байгаа гинэ. Тэгэл байлдан баг эхлэхгээл Davos яагаад ганцхан зав хотыг хамгаалахаар ирдэг блэ гэл гайхаад байжсэн чинь нөгөө төөрн дүүрэн wildfire. Дунд нь орж дэлбэрэл хамаг эмийн самрав. Terrorists win. Stannis ч нэгэнд ирснийх бууж өгөхгүйгээд үргэлжлүүлж дайраад л хааны цэргүүд Hound энтргэл нөгөө талаас нь хамгаалаад л дааж Hound галаас өвтлээ айдаг. Хүүхэд байхдаа нүрээ галт түлээд сэтгэлдээ юмтай үлдсэн юм а болохоор за би ер нь боллоо. Тэр хаан мааныга бүксэнтэй чих гэл яваад үдээ. Явах замдаа Сансад тусалж гэрт нь хүргээд үе гэсэн чи Санса айгаад үлдлээгээд мо тэнэг хон. Тэгэл хааны талынхын ялагдах талдаа орцсон Tyrion-ыг өөрийнх нь хүн цохиж унгаагаал алуулахын даваан дээр 3 дахь харам гарч ирдэг. Хинбэ гэлтгсэн чинь Tyrell-ийн арим. Гэхдээ толгойлж байгаа хүн нь эцэг Tywin Lannister. Stannis ч аргагүй ирэхэн тохров. Tyrion дайнд шархадсан байдалтай сэрэх ба аав нь дайнаас эргэж ирсэн болохоор хааны шадар туслах байхаа болсон гэв. Tyrell-ийн гэр бүл хэрэгтэй цагтаа гарч ирж аварсан болохоор Joffrey Marjorie-тэй гэрлэж хоёр гэр бүл худ өрөг болцохоор болтгий. Санса галзуу дурактай гэрлэх шаардлагагүй боллоо гэж баярлсан чинь бас баярлах болоогүй. Суллахгүй гинэ нөгөөх нь. Tyrion-ыг алах гэж оролцсон хүнийг их ч нэлгээсэн болж таар. Brienne Jaime хоёр нийслэл рүү явсаар л Rob ээжээсээ зөрөөд нөгөө совилогч Talisa-тай гэрлэв. Stannis ялагдсандаа ууртай. Нөгөө улааш шуламда намайг ялж хаан болно гэж зөгнөөдсэн чи яасан гэсэн чи Melisandre бас л галаараа ховсдод итгүүлждэг. Theon бантаж Winterfell үлдсэн болохоор одоо хойдын цэргүүдээр хүрээлүүлсэн. Ядаж байхад цэргүүд нь өөрөөс нь урваад цохоод унгаач. Jaqen H'ghar Arya-г араас нь олж уулзаад алуурчны ур чадвараа зааж өгье. Baravos хот руу дагаад яв. Нүүр зүсээ сольдог хүсний алуурчдын ингэрдмийг зааж өгье гэсэн чинь Arya үлдэж гэрийнхэнтэйгээ уулзна гэд Jaqen нэг эртний зоос өгөөд эртний үг хэлээд зүсээ хуйлгаад яваад өгдөг. Bran Rickon хоёр Jonтой уулзахаар хойд мөсөн хан руу явв. Дайны маань нөгөө муухай царайтай гаруудын цайзд очиод баахан хийм харж явж байгаад луунуудаа олж яваад муухай царайтай шиддэнгүүдээ шатааж хаяад Zora-гийн мөнгөөр зав айрам худалдаж явахаар болов. Харин хойно зэрлэгүүдийн нутагт шүний харуулууд явж байгаад аимшигтай юмтай таарав. Бүхэлд нь зомби нарын арим White Walker-оор удирдуулаад мөсөн хааны зүг явж байв. Oh my god. За ингээд Tyrion хамаг имийг нь хийж өгсөн ч гэсэн сайд байха болж Sansad нэг өөрчлөгдсөн юм байхгүй барьцаанд хിവэрээ. Stannis ялагдсан ч галт үлтэй хിവэрээ. Arya гэртээ харих гэж явсаар л Bran Rickon хоёр хойд зүг рүү явсан. Jon зэрлэгүүдийн дунд тагнуулдаж яваа. Dany луутайгаач бас зав авах мөнгөтэйж боллоо. Theon дагддуулсан, Rob базуулсан. Хамгийн чухал нь амилсан хөхтлүүд бүхнийг нураах замдаа яваа. Өмнөх бүх юм үүний дэргэд юу ч биш байж магадгүй юм. Эх 7 хоногт Готын 3 дугаар сезнээр уулзтлаа. Түр баяртай. Bye.